За бүгдээрээ Ньютоны хуультай холбоотой бодлого бодох энэ хичээлээ үргэлжлүүлье. Өнгөрсөн хичээл дээр 28 хүртэл бодсон бол энэ хичээл дээр 29-ээс цаашаа бодоод явъя. Зурагт үзүүлсэн систем 12 ньютон хүчний үйлчлэлээр гүйлгэр гадуур хөдөлсөн юм байна. Тэгэхээр энэ системийг нэг том систем гэж авчруулна. Энэ хоёрын нийлбэр нь массынх нь нийлбэр 1 дээр нэмэх нь 3 гээд 4 кг болно. За 4 кг-ыг 12 ньютоноор түлхэж байгааг үзчихье. Тэгвэл F-ийг бах нь m, F нь 12 ньютон, нийтдээ 4 кг, 3 метр секунд квадрат гарахны. За энийг бол ингэ хийчих чинь. Энэ бол системийн хурдтгал. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жижигхэн масс ч гэсэн энэ том масс ч гэсэн тайлц хоёлаа яг ижилхэн хурдтгалтай хөдлөн энэ ишигээ энэ бас ишигээ 3 1 гэсэн килограмм масстай M2 масстай тайрцыг одоо хөдөлгөх хүчийг олоо гэсэн юм. За мэдээж ойлгомжтой. M2 масстай тайрцыг хөдөлгөж байгаа хүчийг F' гэж бүгдээрээ тэгэх юм бол 3-ыг үржих нь 3 гээд ньютонхоо 2 дугаар хөлсөөр 9 ньютон хүчээр түүнийг түлхэж байна. За тэгвэл энэ F2' гэдэг хүч нь хинээс гарч ирээд байгаа юм бэхээр 12 ньютоноор M1 масстай тайрцыг түлхэхэд M1 масстай тайрцсан буцаагаад 3 кг масстай энэ бие түлхэн. За тэгвэл тэр 3 кг масстай биеийн үйлчилж байгаа зүгээс үйлчилж байгаа тэр хүчийг л бид нэр хэлхнэ гэж ойлгочих болох нь. Энэ бол F2', энэ 3 кг. Ингээд F2'-ийг 9 гэд олчихсон гэдүүлээ. Ижил 10 кг масстай бодогтой 2 савыг олсоор холбож экстеншн F хүчээр татсан юм. Дараах хоёр тохиолдолд F хүч ба утасны татах хүчнүүдийг олоо гэж хэлсэн байна. За эхлээд 2 сав 50 байхад сав тус бүрд үйлчилж байгаа хүчнүүдийг зурчих яадна. Ингээд дээшээ F хүчээр татж байгаа доошоо mg байна. Энэ болохоор дээшээ T хүчээр татагдсан доошоо бас mg байна. Энэ доошоо бас T хүчээр татагдж чангаагдана гэсэн үг. Энийг нэмэлтээр ингээд зурчих. За би дараагийн удаа зүгээр өөрөө бараг гараараа зурцсан дээр юм байна да. За энэ мэдэгдэхгүй байгаа. Энэ бол mg. Энэ ч гэсэн mg хоёулаа ижилхэн 10 кг бол mg гэж тэмдэглэж. Энэ T утасаа татах хүч энэ T. Тэр хаана үсэж байгаа гэхээр энэ утсан дээр үсэж байгаа гэсэн. Энэ утсан дээр үсэж байгаа энэ T хүчийг л хэлээд байгаа маа гэсэн санаа шүү. Өөр юуг зурж болох вэ гэхээр хэрвээ ямар нэгэн хурдтгал байхгүй бол тийшээ аадны нэг бодож үзэх нэ хэдүүлээ. За өөр ямар нэгэн марцсан хүч байхгүй байна. Тэгвэл яг бие тус бүр дээр нь хэдүүлээ одоо Ньютоны 2 дугаар хөдөлгөөнийхөө тэгштэглийг бичээ. За хөдөлгөөний тэгштэглийг яаж бичих вэ? F-с хасах нь T, энэ нэгдүгээр тэгштэглийг хасах нь mg. Эхний бие дээр шүү. Эхний бие гэдэг нь энэ дээдлийн бие хэлж байгаа. Энэ бие гэсэн үг. За дараа нь энэ дээр хэдүүлээ бичнэ. Тэнцүү тэг хурдтгал тэг учраас 50 байх гэсэн. За энэ дээрээс F гэдэг бол ингээд T дээр нэмэх нь mg болох нь. За шууд орлуулчих. T нэмэх нь m масс нь 10, g-г нь 10-аар авчие. 10-ын 100 болох нь. Окей. За хоёрдугаар тэгштэл одоо энэ бие дээр бичье. Энэ бие дээр гэсэн үг. Тэгэхээр T байна. Доошоо mg байна. Энэ ингээд саяны шиг 100 байсан. Аха. За тэгвэл T гэдэг чинь өөрөө 100 юм шүү дээ. Энэний оронд би ингээд 100 орлуулчих юм бол энэ дээр F гэдэг нь 200 ньютон хүч болж гарч ирэх нэ. За ямар нэгэн байдлаар байна шүү дээ те. Хурдтгалгүй байх юм бол энэ татж байгаа хүч нь 200 ньютон байх нь харин утасны татах хүч нь өөрөө 100 ньютон байх нь. Тэрийг бидний дэлхийдээ ингээд олчихсон байна. Энэ дээр ингээд олчихсон байгаа. За тэрийг хэдүүл одоо яах вэ гэвэл дөрвөлчин дотор ингээд хийгээд явчих. За түүний дараа хурдтгалтай хөдөлж явах байх. За энийг А-гийн энэ хэсэгт хэдүүлээ бодно. Б. Хурдтгалтай хөдөлж байвал тухайн зурган дээр дахиад нэмэлт нэг хэд 1 2 юм нэмэл болоо гэсэн. За би энэ дээрээс ингэ зуръя. Энэ дэшгээ F хүчээр татж байгаа. Доошоо T хүчээр чангаагдж байна. mg хэвээрээ байна. Энэ бас T хүчээр чангаагдж байна. Гэхдээ энэ T хүчийг биш дээ. T' 2' гэж заяа. Арай өөр гарах учраас. Тэгэнгүүт энэ бол mg массад нь өөрчлөгдөөгүй. Өөр юу зурагдах вэ гэхээр өөр хурдтгал зурагдана. Энэ нэг юм хурдтгалтай хөдлөн энэ ч гэсэн яг ижилхэн хурдтгалтай хөдлөн. Энэ хурдтгалын хэмжээг 1 метр секунд квадрат гэдэг аль хэд өгч гисэн байна. За энэ дээрээс хэдүүл үргэлжлүүлээд явъя. За тэгштгэл номер 3 энэ дээрээс бичье. F-с хасах нь T2' хасах нь mg тэнцүү энэ удаад массыг үржих нь A байна. Тэгштгэл номер 4 T2' хасах нь mg дахиад массыг үржих нь A байна. Энэ массуудыг энд ингээд тэмдэглээд өгчээ дараа нь ойлгомжтой харагдах үүднээс. За T2'-ийг олж болох уу? T2'-ийг олж болж байна. T2' гэдэг бол эндээс масс G дээр нэмэх нь A юм байна. Ингээд T2' гэдэг нь
Масс нь 10 кг. G-г 10-аар авъя, А-г 1-ээр авъя. 11 110. 110 ньютон хүч гэдэг ингээд гараад ирлээ. Энийг 3 дугаар тэгшгэлд оруулчихъя. За би зай үлдээх учраас энэ дээрээс бичлээ шүү. Тэгэхээр F гэдэг бол эндээс MA нэмэх нь MG нэмэх нь T2' байна. Гэдэг бол за масс нь 10. Ингээд А нь 10 1 T2' сая 110 гэж болсон. Уртлынхаас 110 нийтдээ 220 ньютон болж гарч ирэх нэ. За ингээд ялгаатай байгаа бүгдээрээ энэ дээрээс авч болно. За түүний дараа 31 хэвтэй гүлгэр ширээн дээр 3 кг масстай тарьцыг ширээний буланд бэхэлсэн эргэвчийг дагуулan тогсон үс сунах нарийн утсаар M2 тэнцүү 1 кг масстай өөр нэг тарьцтай холбосон юм. За энийг л яриад байгаа. Системийг чөлөөтэй орхиул, системийн хурдтал ямар байх вэ? Утсын татах хүч ямар байх вэ? Системийг ер нь хөдөлгөөнд оруулж байгаа хүч нь юу вэ гэдгийг харчээ. Тэр нь энэ тарьцын хүндийн хүч M2G. Тэгээд энэ хоёрыг нэг юм том масс гэдэг ингээд үзчих. Энэ том массыг M2G-гээр татж байгаа гэдэг үзнэ. Тэгийм бол энд нэг юм А хурдталыг бүгдээрээ зоогоод өгчий. M2G нэгдүгээр тэгштгэл тэнцүү M1 дээр нэмэх нь M2-ыг хоёулангийн нийлүүлээд энэ хүч татж байгаа учраас энэ хоёрын нийлбэрийг үрчгэнэ гэсэн үг. Энэ дээрээс А гэдэг нь M2-ыг хуваах нь M1 дээр нэмэх нь M2 үрчгэн G болно. За хэдүүлээ одоо орлуулнаа. Тэгэхээр M2 чинь 1 дээр нэмэх нь 3 4 4-ний 1 үрчгэн 10-аар бодчихъя. 10-ыг 4-т 2.5 метр секунд квадрат гэх ингээд олчиж болж байна. Энэ бол А гэж утасны татах хүчийг олоо гэсэн. Утасны татах хүчийг олохын тулд системд байгаа элементүүдийг биетүүдийг нэг нэгээр салгаад зурчих. Эхнийх нь байна. Дараагийнх нь. За ямар хүч үйлчлэх вэ гэвэл энэ доошоо MG дээшээ N байх нь ойлгомжтой. Харин ийшээгээ бол T шүү. Ийшээ уцаар татагдж байгаа. Тэгээд А хурдталтай явж байгаа. Нөгөө биеийн хувьд доошоо M2G, дээшээ бол T, тэгээд доошоо А хурдталтай. Ингээд зурчиж болж энийг дахиад зурчих хэлээ. Ингээд N M1G ийшээгээ T, тэгээд А хурдталтай явж байгаа. Энэ болохоор M2G доошоо А хурдталтай. Зэн татхууч. За аль нэгнээс нь бүгдээрээ T болчих үзсэн. За би энэ эхний M1 масста биесэл T болчих. T тэнцүү M1-ийг үрчгэн А. Яагаад тэгэхээр энэ T гэдэг хүч болон A2 маань хоёулаа нэг юм хэвтэй тэнхлэг дээр байгаа. Энэ босоо тэнхлэг дээр ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байгаа шүү. Тэрийг бүгдээрээ санаа. За M1 гэдэг чинь 3, A-г сайн болчлоо 2.5. Ингээд 7.5 тийм байна. 7.5 ньютон байх нэ. За 32-ыг бодъё. 37 градус өнцөг бүхий гүлгэр налуу автахаар тайрц гулсж байгаа мэ тайрцын хурдталыг олооч гэсэн юм. Тэгвэл эхлээ тайрц ямар хүч үйлчилж байгаа гэдгийг зуръя. Доошоо mg ингээд энэ дээрээс 90 градус байхаар нормал хүчийг ингээд зурнаа хэвтүүлээ. Энэ хоёрын хооронд 90 градус үүсэж байгаа хэвээр. Энэ бол хүндийн хүч mg. За тэгэнгүүтэл өнгөрсөн хичээл дээр хэлжсэн шиг ийм налуу автахаа байх юм бол координатын системийг налуу автахын дагуу авдаг x тэнхлэгийг нь y тэнхлэгийн түнд 90 градус байхаар байна. Яг энэ y тэнхлэгтэр бол n хүч маань өөр оршиж байна. Гэтэл mg маань 2 хуваагдахаар харагдаж байна. Тэгвэл түүний 2 хуваыг бүгдээрээ яаж 2 хуваах вэ гэвэл ингээд 2 хуваачна. Энийний дагуу x тэнхлэг нь ингээд авчи. Энийний дагуу y тэнхлэг нь ингээд авчи бүгдээрээ. Хэрвээ энэ 37 градус юм бол энэ ч гэсэн 37 градусаар гэсэн үг. Ингээд нэг байгуулагч энэ байна mg-г нэг задлчлаа. Дахиад x тэнхлэгтэр ингээд задлаад өргөчлөө. Тэгээд энэ одоо ингээд өөрөө байхгүй болсон шүү. Тэгээд энэ mg cos 37 n-ийн эсрэг тал энэ бол mg sin 37. Харин энэ тайрдас аль тэнхлэгийн дагуу хөдөлж байгаа юм? Y-ийн дагуу хөдөлж байгаа юм уу? X-ийн дагуу хөдөлж байгаа юм? X-ийн дагуу хөдөлж байгаа шүү. Тэгвэл X-ийн дагуу хөдөлж байгаа тэр нийлбэр хүчнүүд нь надад чухал. Үрэлт байхгүй учраас X-ийн дагуу ганцхан хүч үйлчилж байна. Тэр нь mg sin 37 гэдэг хүч үйлчилж байна. Тийм учраас энэнийхээ дагуу ийм хурдталтай гулснаа гэдээ ижил чиглэлтэй ингээд зурчих бүгдээрээ. mg sin 37 тэнцүү m-ийг үрчгэн А. Массууд нь угаасаа хураагдчих учраас энд массыг ямар нэгэн байдлаар өгөөг байна. А гэдэг бол g sin 37 гэдэг юм. Ер нь ингээд бодчих хэрэгтэй. Одоо энэ налуу автохоор байгаа бол А нь
G-гээсээ одоо тухайн үнцгийн синусаар өөрчлөгддөг байх нэ гэд. Өөрчлөгддөг байх нэ гэж ойлгочих. За G-г 10 авъя. Синус 37 0.6 гэсэн байна. Ингээд 6 метр секунд квадрат хурдталтай x доошоо гусгах нэ.